Яна би хичээд байна. Эднэр яг орой намайг шоолно. Хамгийн ихний хүмүүсээ аваад тэгэл хөдлөх гоё штэ. Тэгээ яг ингээл нар мандаал хүмүүс нэг юм ажилдаа яарал тэгэл буудал дээр нь буулгаж өгөөл баярлаа гэл тэрийг нь сонсох хүмүүсээс урмын үг сонсох юм гоё. Замд ямар нэгэн эвдрэл гэмтэл нэг юм чек асах ч юм уу жоохон эвгүй энэ тэндээс дуу муу гарсан тохиолдол тэгээ шууд нөхөрлөгөөл зарлаа штэ. Энэ ингээд яаж байгаа юм бол гэл. Нөгөө өглөө ажил дээр нь хүргэж өгөөл орой авангууд нэг тийм баз амьдрал гой санагдаад өглөө ажилдаа ирж байгаа хүмүүс тэгэл тэнцээ ингээл автобус аваад бүгдээрээ явах газар руугаа яарал орой буугаал гэр руугаа яарал ер нь тэр амьдрал нь айгүй гой санагдаад тэгэл ер нь болох юм байна гоё юм байна хамт олонны уур амьсгал гоё юм байна гэдэг чалгачсан да. Хүмүүсийн хандлага айгүй гоё байдаг та. Яг ингээд гарч ирэлгүй ямар гоё яасан мундагийн гоё юм байна. Гэл хүмүүсийн урамшуулах үг л ер нь гоё санагдсан байна да. Зам дээр явж байхад машинууд урдуур орж ирээд огцом торомцлох ч юм уу эсвэл хүмүүс гинтгүүгээл гараад ирнэ. Тэгэхээр нөгөө гинт торомцлох шаардлагатай үе гардаг ч юм уу эсвэл ингээд согтуу өвчүүхэн орж ирэл жоохон өдөөс нь уурлаад энтергийн гут айгүй муха бүдүүлгээр ер нь айгүй бүдүүлэг үг хэлдэг айгүй хэлдэг. Гэтэ ер нь нөгөө сайн муугасаа олон гэдэг шиг урамшуулах хүмүүс нь олон байдаг болохоор ер нь ажилтаад байна. Тэгээ манай аав ээж хоёр чинь ер нь ах дүүнэр тэгэл бүгдээ айгүй гоё дэмжил хөө ямар мундагийн яасан зоригтой юм бэ гоё юм гэл айгүй дэмжсэн. Тэгээд манай нөхөр бас чи чаднаа болно штэ ер нь хийгээд үзье. Угаасаа л ингээд айгүй намайг нэг тийм техникийн сэтгэлгээ сайтай техниктэй ингээд айгүй хайрцдаг гэд тэгээд байдаг байхгүй. Бага байхдаа юу дуучин ч юм уу нэг тиймэрхүү юм болно гэж боддог. Сурж явах явцад нөгөө айгүй олон солигдоод энэ ч гоё юм болоо тэр ч гоё юм болоо гэж бодож явж байгаа л тэгэл ер нь тийм цаг заванд баригддгүү тааваараа хийдэг ажил байвал гоё юм байна гэж бодож байгаа. Тэгээ уг нь өсчим мэрэгчлийг сонгосон байхгүй юу? Хамгийн бахархмаар зүйл нөө өглөө яг базаас гараад явах ёстой чиглэлийнхаа эхлэл дээр нь очиад хамгийн ихний хүмүүсээ аваад тэгэл хөдлөх гоё штэ. Тэгээ яг ингээл нар мандаал хүмүүс нэг юм ажилдаа яарал тэгэл буудал дээр нь буулгаж өгөөл баярлаа гэл тэрийг нь сонсох хүмүүсээс урмын үг сонсох юм гоё. Хамгийн мартагдчихгүй дурсан гэвэл саяхан нэг намайг явж исэн чинь нэг жоохон 2-3 дахь ангийнхан суусан байхгүй юу. Тэгээд явж байгаад яг буухтаа баярлаа наа ямар мундаг юм бэ гэд нэг юм гартаа атгцсан чихрээ бүр ингээд бүлээн болтол натгцсан. Тэгээд тэрийг надад авчирч өгчээсэн. Тэр аюу хөөрхөн санагдсан. Толгомддог асуудал гэвэл яг нэгдүгээрт нойлын асуудал аюу хэцүү байдаг. Хоёр талынхаа эцэс дээр 0 байдгүй. Тэгээ зогсоод ингээд завсраар 0 орё гэхээр нөгөө хүмүүс чинь айгүй хүүе яач ваа яваач ээж гэдэг юм уу. Одоо бас тэгтээ анх намайг ажилд орсноос хоошоо бас нэг арай гайгүй дээрдээд ер нь багаар ингээд хүмүүсийн хандлага арай дээрдээд байгаа юм шүү. 40-50 насныхны харилцаа жоох. Чөлөөт цагаараа хүүхдүүдтэйгээ л ер нь цагийг өнгөрөөх хичээдэг. Тэгээд аль эсвэл нэг алхах ч юм уу би жоохон хөдөлгөөнтэй байхгүй бол нөгөө байнга суугаа ажил хийдэг болохоор чөлөө цагаар айл болох жоохон хөдөлгөөнтэй байхыг л илүүд үздэг тий. Аюу хэцүү ажил шүү. Тэгээ аюу төсвөр шаарддаг, маш их төсвөр төвчээ шаарддаг. Гэхдээ манай эмэгтэйчүүд одоо ер нь ингээд салбарт аюу мундаг байгаа болохоор чадах байхаа. Манай базд ч одоо манай хэсэгт хэд ойролцоогоор нэг 15-6 эмэгтэйж болооч гэдэг байхгүй. Ер нь бол одоо айгүй олон болсон. Тэгэл бүгдээрээ олон хүүхдүүдтэй цаг цаваа зохицуулаад ер нь айгүй мундаг штэ. Тэгэхээр бүгдээрээ чадах байхаа. За яг ойрын төлөвлөгөөнд бол автобусаа л барина да. Одоохондоо л ер нь ажилдаа айгүй дуртай байгаа. Базаас ах гis нар ингээд лонц тэрч аавгууд хараалгүй ямар гоё юм. Аяг хурам хийсэн байхгүй юу. Тэгээ ер нь бол тийм бодол байгаа. Гэхдээ одоохондоо арай залуу байна. Хоёр жолоочтой хариуцуулаад өгчдөг байхгүй юу автобусаа. Тэгээ засвар үйлчлэгээ жолооч нар өөрсдөө одоо манай тийм болохгүй байна, ийм болохгүй байна гэд хэлээд
тэгээ засварлуу оруулаад янзлуулчтэй. Замд ямар нэгэн эвдрэл гэмтэл нэг юм чек асах ч юм уу жоохон эвгүй энэ тэндээс дуу муу гарсан тохиолдолд тэгээ шууд нөхөрлөгөөл залдаг шүү дээ. Энэ ингээд яаж байгаа юм бол гэл энэ автобусаа хүлээж авснаас хойш ингээд айгуу гоё өөр юмсыг манай жолооч нар ер нь тийм шүү дээ. Аль болох ингээд эвдрэл гэмтэл багтаа мэдээж энэгээр нөгөө энэ ч одоо бараг бидний 2 дахь болчихж байгаа шүү дээ. Өдрийнхөө ихэнх цагийг эндээ зарцуулж юм. Тэгэл энэнгээрээ амьдралаа залхуулаад хоолоо олж идэж юм. Тэнгуут аль болох хайтайхан ачиж цэвэрлээд угааж өнгөлөөд хийлэх шаардлагатай засвар үйлчлэгээ байх юм бол дор дорн цаг тухайд нь хийлгээд явдаг байхгүй. Яна би хичээд байна. Эднэр яг орой намайг шоолно. 2025 оны 6 дугаар сард автобус зорчигч тээвэр 3 компанид орсон. Тэгээд зорчигч тээвэр 3 компанид ороод одоо яг 9 сар болж байна. Тэгээ автобусны жолооч болох ер нь бас жолооч болохыг сонирхож ирсэн цаг нь гэх юм бол 21 оноос хойшоо. Яг манай нөхөр 21 онд баазад ажиллаад тэгээд тэрнээс хойшоо ер нь бол өглөө ажилд нь хүргэж өгөөл орой аваад тэгэхээр айгуу гой санагдаад ер нь энэ ажил гоё юм байна болох юм байна гэж бодсон. Ер нь бол автобусны эцсийн буудал дээр очиод 2 минут болдог байхгүй юу? Яг ингээ бүтэн ирэх хугацаа байхгүй юу? Одоо жишээлбэл 5 шар дээр очиод урталтаа хүнээ буулгаад хойшоо иргэсэн бол 2-3 минут яг эргэлтийн хугацаа гэж үүдээ. Тэгээ буугаад бицсах бол бицсаад тэгээ буцаа суух хугацаа нь ер нь бол яг нэг тийм байна. Манай нөхрийг Баянсан гэдэг бид хоёр хоёулаа зорчигч тээвэр 3 гэд компанид ажилладаг. Тэгээд хоёулаа цугтаа ажиллахын давуу тал нь өглөө нэг гэрээсээ гараад тэгээ орой хоёулаа цугтаа харьдаг. Тэгээд анх нөгөө би жолооч олоог байхдаа нөхрийнхөө зовлонг ойлгодгүй. Яг ойлгох гэж хичээдэг байсан ч гэсэн нөгөө өөрөө биеэрээ үзег болохоор сайн мэддэг байсан байхгүй. Тэгээ одоо цуг ажиллаад ирэхээр хоёулаа би бинийг ойлгоод тэгээ амарж байгаа өдөр ингээд ажлаа хувааж хийгээд ажиллаж байгаа өдөр ингээд хоорондоо шугамдаа нэг нэгэндээ хань болоод яриад явдаг ч юм уу. Арай нэг ойлголцоход илүү амар арай давуу талтай болсон. Хэцүү юм гэвэл ер нь бол ховорхон таарлтна. Утасны цаанаас л 2 биений харна гэхээс гэртээ бол ховорхон таарлтдаг. Тэгэл өглөө цуг гараад орой цуг орж ирэл маргаашийнх нь хэмнэл нь яг ижлэх юм гэхээр ер нь бол утасны цаанаас л 2 биенийг харж ин да одоо ойрын хэдэн сар. Манай нөхөр энэ автобусан дээр явж байгаад намайг ажилд оронгууд за одоо ингээд автобусаа хүлээлгээд өгчөө гэ тэгээд энэ автобусыг надад хэсгийн дарга маань хүлээл гэж өгчээсэн байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш одоо автобустайгаа яг 9 сар гаруй хугацаанд тасралтгүй ингээд яг энэ зөвхөн энэ автобусан дээр ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд аль болох өглөө оройдоо буугаа сайхан цэвэрлээл маргаашийнх нь үйлчлэгэнд бэлдээд хүмүүстэй ингээд гой цэвэрхэн автобусаар үйлчлэхээр ер нь их гой сэтгэлд уюу гэдэг байхгүй юу. Тэгээд яг нөгөө зангаа мэдлцдэг гэдэг шиг автобус маань яавал ямар асуудал гардггүй гэдгийг мэддэг болсон. Тэгэнгუთ нөгөө автобустайгаа ингээд найзтайгаа ярьж байгаа юм шиг өглөө орж ирэл автобусанд орж ирэл за одоо хоёлаастай өнөөдөр гоё явна шүү. Асал авааргүй ингээд эвдрэл гэмтэл саатлахгүй гоё явна шүү гэл ер нь айгүй их ярилцдаг. Бараг найз шиг л байдэн шүү дээ. Миний 2 дахь гэр гэж бодож явдаг байхгүй юу. Анх нөгөө яг автобус барьж сурж байхад яг хажуугаар том тэрэгнүүд гарахаар цухтаачмаар санагдаад нөгөө тийшээ орчмоор санагдаад эсвэл бүр ингээд том тэрэг харахаар бүр зогсчмаар санагдаад байдаг. Яг ирж наалчих гэдэг юм шиг санагдаад ихэндээ тэр сандрал нь л жоохон инээдтэй ч юм уу жоохон хэцүү байсан. Хүмүүс аваад ингээд явхаар ер нь бол яг үнэхээр би хийгээд байгаа махтаа л гэж аягүй өөртөө эхлээд хэрэгэлсэн. Тэгээ яг хариуцлага тулаад ирэхээр бас нөгөө эргэлзэх, айх, баярлах тэгээ нэг тиймэрхүү асуудлууд байсан. Яна би ч одоо энэ олон хүнийг ингээ амь насыг нь хариуцж яваа. Тэгэхээр маш болгоомжтой явахгүй болохгүй гэх ч юм уу айдас их байсан. Зарим үед нөгөө жоохон хүмүүс орж ирээд ингээ уурлахаар анх нөгөө жолооч болчоод тэгжээ ингэжээ удаан явж ийн тэргээ уурлахаар жоохон ачуураад идэв гэсэн. Өмнөөс нь жоохон хэрэлцчихгээл ямар хэцүү юм бэ зүгээр ажиллаа хийж яхад юм дарамтлаад хаа энэ тэргээд аюу хэрэлцчих гээд идэв. Тэгээ одоо бас нэг үе явахад харьцангуй тайван болсон байна. Аюу хүлээцтэй болсон байна. Өдөр шугамд яваад арай буугаал ирэнгүүт 2 хүл чичрээд нөгөө өдөржин суучгаад тэгээд тэнгуут ямар хэцүү юм бэ би ер нь ядраад энэ чадахгүй шиг байна гэл тэгж бодох үе байсан. Тэгээл яг ар гэрийнхэн маань нөхөр маань чи чадчих штэ мундаггүй штэ болно гэл айгуу дэмжсэн болохоор тэгэл урам аваад тэгэл гүйж ирэл аав ээжтэй өсвөлээл аав ээжээ гэл өсвөлээл тэгэл их гоё яг тийм ажлын дараах стресс тэгэл тэмдэг тайлагдчихдаг штэ. Тэгэл за 10 сарын хүүхдүүдээ бүгдээрээ унтцгаая.
Тэгэл тавуулаа шахацалтаа унтахаар яг нэг тийм гоё амарсан болвол. Гэр бүл маань ард ингээд хүүхдүүдийн маань баттай хараад өгдөг. Гар гэрийнхэн аав ээж чиний ах дүүс байгаа болохоор айгүй сайхан тайван ажилладаг. Ер нь эмэгтэй гэдгээр нь замын хөдөлгөөнд айгүй ялгуулж ирсдэг. Нийтлэг тийм байдаг. Тэнгууд эсэргээрээ айгүй гоё хүндлээд оруулаад бүх хүлээж агаад оруулдаг хүмүүсээс айгүй болно. Эмэгтэйчүүд манай эмэгтэйчүүд сайн штэ. Ер нь бол жоохон нэг юм зориг дутаад идэг юм уу гэж би харсан. Түүнээс бол адилхан л хүн барайл явна гэхээр ер нь бол яг эрэгтэй эмэгтэй гэсэн ялгаа байхгүй хаа. Соёлтой байцгаая, соёл түгээе хэвлээ. Эерэг байцгаа ч гэдэг юм уу жоохон хүлээцтэй байцгаая.